Christmas Bread тавтай маралцгаана уу? Өнөөдөр би та нартай чиа үртэй, маалгны үртэй, хулууны үртэй юм ноодын хөрөнгөний талхыг яаж хийхийг зааж өгье. За урд орон ноодын хөрөнгөө гаргаад сайхан өрөөний температурт байлгаж агаад аривжуулаад нэг 10-12 цаг байлгана. За үүний зэрэгцээ болохоор зэрэг өрнүүдээ хэмжээд дээр нь сайхан халуус хийгээд ингээ өрөө дэвтэгээд хончноо. За энэ талхыг хийхдээ бол нэлээд олон янзын ноотын хөрөнгөний талхыг аргуудыг ингэж нийлүүлж авсарч ийсэн байгаа. Тэгэхээр та бүхэн урд урдынхаа хичээлүүдээс санаа сэргэх бах. За ямар ч үс энэ талхыныхаа зурагт бүхэл бүрийн гурил харж байгаа. За эхлээд 2-3-лаа сайн хольсны дараа ус хийгээд ингээд дэвтэх буюу отолиз гэж хэлдэг. За энэ дэвтэлтийн явцад юу болж байгаа юм бэхээр энэ бол зөвхөн ус, гурил хоёр холж байгаа. Тэгэхээр ус, гурил хоёр хоорондоо холилдохороо энзимүүд маань идэвхжээд гурилаа боловсруулж эхэлдэг. За та нар харж байгаа дөнгөж зуурсныхаа дараа ингээд татаад үзэхээр амархан тасарж байгаа тий. Тэгэхээр цавуулга маань үүсэх байна. За 30 минут цаахан ингээд амраагаад ингээд татаад үзэхээр цавуулга маань бол үүсэж эхэлсэн байна. Тэгэхээр бид нар ч гэсэн Монгол ахуйд бид нар гурилаа зурчаасаа хамраадаг шүү дээ. Тэгэхээр тэр маань гурилыг одоо боловсруулж эхэлдэг байх нь. Тэгэхээр бид нэр ингээд зүдэн ч гэсэн энэ арга маань их цохимжтой арга байх нэ. За тэгээ дээрэс нь нөгөө хэмцэн ноойд хөрөнгө давсаа хийгээд нөгөө дэвтээсэн гурилтайгаа одоо сайн хольж зуурна. За ингэхдээ юу анхаарах вэ гэхээр хэрвээ таны тэр ус гурил хоёрын зурмаг жоохон хатуу талдаа байх юм бол жоохон ус хийгээд нэмээд зуураад өчөж болно. Хэрвээ шингэн талдаа байх юм бол ноойд хөрөнгө хийгээд зуурахаар дэндүү нялцаагаа тавил жоохон гурил хийгээд өгч. За ингээд өөрөө өтгөн шингэний сайхан зохицуулаад тааруулаад хийгээрэй. Тэгээ ноодон хөрөнгөө сайн ингэж хийгээд гурилыгаа зурмагтай сайн нийлүүлээд гараараа зурж болно. Машинтай авах юм бол машинаараа ч зуурсан болно. Ямар ч гэсэн маш сайн жигтгэн сайн нийлтэлн зуурсныхаа дараа аяндаа ингээ гарнаас ч эсэргүүцээд нэг юм сайхан дугуй бөмбөг хэлбэртэй болоод өгнө. Тэгэхээр нь савндаа хийгээд нэг цаг амраанаа. За энэ амрах явцад нөгөө цавуулга маань ингээ бүрэн сайхан дэвтээд одоо үүсэт эхэлнэ гэсэн үг. За ингэснийхаа дараа одоо нөгөө дэвтээсэн үрээ хийх нэ. Өөр янз бүрийн зүйлүүд авах юм бол энэ шатандаа хийхэд цавуулга нэгэнтээ сайн үүсээд хүчээ авцсан учраас нөгөө янз бүрийн өөр иймэрхүү зүйлүүдийг хийхээр тэр маань их задраад ахгүй. За тэгэхээр цавуулгаа задлахгүй тулд бас тодорхой хэмжээний арга хэрэглэх нэ. Энэ нь болохоор зөв хөнгөн байдлаар ингэж үрээ хийгээд үрийнхээ зурмгийг хийчээд тэгээд сайхан татаад ингээ сунгаж агаад явхна. За тэгэхээр энэ ингээ дугуй савнд хийж байгаа болохоор сайн харагдахгүй байгаа. Тэгэхээр ингээд сайн татаад ингээд давхраар нь ингээд сунгаад татаад ах юм бол нөгөө гурилын маань зурмгаар ингээд нэмгрээд нөгөө өрний маань холцсон ингээд тэр гурилуудынхаа завсар тэр цавуулгынхаа завсар ингээ ороо явчихна гэсэн үг. Хитрхи эрт үед нь цавуулга сайн үүсэхгүй багт нь янз бүрийн холхоор зэрэг нөгөө сайн үүсэж чадаагүй цавуулга маань яг тасраад тэгээ талх маань бол нэг сайн хөөж хөсгөр болж өгөхгүй нэ штэ. За ингээ олон давхар одоо нөгөө тэргүүн шиг л ингээ олон давхар болно гэсэн үг. За энийг ингээд амраачна. За одоо цаг амраасныхаа дараа дахиад татаж сунгах нэ. За энэ процессыг болохоор зэрэг ямар ч үсэн 2-3 удаа давтаж хийгээрэй. За сунгаж татахдаа юуг анхаарах вэ? Таны гарыг ингээ эсэргүүцээд бүр сунж өгөхгүй байх юм бол за энэ суналт маань ингээ болцсон байна гэж үзээд болох нь байна. Бүр хүчээр ингээ татаад тастаад сунгаад байх юм бол нөгөө цавуулга маань тасраад ирэхээрээ дахиад хоорондоо барьцалдахгүй. За та нар бүр тодорхой болохын тулд би өөр нэгэн одоо талах хийж байгаа тэрийг бичлэг хийгээд харуулж ийн л да. Дөрвөлжин савнд. За ингээд татаад сунглаа. Тэгэхээр яг зуурмаг, өргөн холимог, зуурмаг болж байна. За боломжтой байх юм бол энийгээ дахиад нэг 5 минут амрааж байгаа сунгах юм бол илүү сайн сунгагдана. За энийг одоо хажуу тийш нь эргүүлж агаад дахиад нөгөө давхраа ингээд татчихагаад сунгаж агаад өвхлээ. Тэгэхээр одоо яг зуурмаг, өөр, зуурмаг, өөр, зуурмаг болох нь тийм ээ. За энийг яг дахиад сунгаад татахаар бүр л нэмгэрээд байна. Нөгөө үрийн маань тархалт нь сайжраад зураг маань бүр нэмгэрээд байна.
За зүгээр хажуу талаас нь ингэж харуулъя л та. Тэгэхээр ийм олон үе давхархаар ингээд байна. За энийг амрааж агаад дахиад ингээд татц сунгахна шүү дээ. Тэгжээдлийнхаа өр маань аяндаа ингээд жигтгэн сайхан тараад өгнө. За энийг ингээ 2-оос 3 удаа давтаж хийгээрэй. За тэгээ сайхан хөөснийхэн дараа ингээд нэг тийм сайхан агаартай, нэг тийм хөнгөн болцсон маань зурмаг чинь. Тэгээд нэг юм сайхан одоо бүгдээр ингээд жигтгэн хоорондоо барьцалдаад нэг салж өөрөд ахааргүй. Тэр яг цавлаг сайн үүссэн, агаараа сайн хадгалж байгааг нь шинж. Хөндлөн цэслэг хийх юм бол өрийн маань зурмаг ингээ сайхан тарцсан байна. За урдчлан хөвлөлт гэдэг нь болохоор дөнгөж ингээд бөөрийн хэлбэрт оруулаад хуваасныхаа дараа дахиад амраана. Тэгэхээр нөгөө л цавлаг дээр л бид нар ажиллаад байна. Тэргээл улам хүчрхэгжүүлээд байна гэсэн. Сунах чадлын сайжруулад байна. За тэгээд нэг 20-30 минут амраасныхаа дараа эцсийн маягаар хөвлөлтөө хийх нэ. За ингээ 2 цаг орчим хөөлгөн 100-нд орохоос өмнө 100-аа мэдээж хэрэг 45-аас 60 минут 100-аас сайн халгаараа. Хэрвээ таны 100 амархан сайн халдаг бол ямар ч гэсэн найдвартай сайн халсны дараа халхаа тавих нь төмөр тавирын дээр тавьж болно, чулуун дээр тавьж болно, ширмэн сав хамт ширмэн савндаа хийж болно. За ширмэн савндаа хийж явах юм бол таглаад 20 минут таггүйгээр 15-аас 20 минут жигнэ. Хэрвээ ил төмөр тавир дээр юм уу, чулуун дээр явах юм бол доотлолт нь ямар ч гэсэн ууршуулах сав тавиад нэг аяг халуун ус хийгээрэй. Тэгээ сайхан ууран дотор талхаа ингэж болгох нэ. За ингээд талхаа зүсэж байгаа бичлэгээ би энэ ч оруулахаа мартсан байлаа. Гэхдээ энэ хамгийн сүүлд нь талхныхаа зүслэгүүдийг ямар хийснийг та нарт үзүүлнэ гэдээ маш сайхан үнэртэй, маш сайхан өнгөтэй ийм талх гарч ирсэн. За та нар харж байна. За иймэрхүү маягийн зүслэг хийсэн 100 2 дугуй талх гарсан энэ зурагаас. За та нар харж байгаа хулууны өр бусад өрүүд маань ингээ сайхан шарагдчихсан харагдчих байна. За энийгээ сайхан хөргөж жагаад талхаа одоо зүсэж та нарт харуулъя. Тэгэхээр гадна тал нь сайхан тийм хатуу гадартай хоржигнсон. Тэгээд дотор тал нь сайхан зөөлөн тэгээд гоё тийм сэвсгэр өрнүүд нь ингээ жиг тархсан ийм сайхан талх болсон. За тэгэхээр та нар одоо чиа үртэй, малингны үртэй, хулууны үртэй талхыг яаж хийхийг сурлаа. Энэ жороо дагаад хийгээрэй. Талхаа амархан, амтархан эцгээгээрэй.